Үлгэрлэж үзүүлэх стратеги 2. Та хүүхдэд ямар нэгэн юмыг төрсөлж ойлгуулахын тулд тодорхой үг хэллэг ашиглан ярьдаг. Бас эргэн тойронд байгаа юмсыг зааж өгдөг. Мөн тодорхой үйл хөдөлгөөн хийж яадаг. Энэ үедээ та тухайн үйл ажиллагаа буюу эд зүйлийн тухай хүүхдэд зааж өгч байдаг. Хажуугаар нь үг, хэллэг, дохио, зан үйлийг яаж ашиглахыг үлгэрлэн үзүүлж байдаг. Үлгэрлэх аргыг хүүхдийнхээ анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэхийн сацуу, дуртай тоглоом, эд зүйлийг нь ашиглан хэрэгжүүлвэл хамгийн үр дүнтэй. Таны хүссэн зүйлийг хүүхэд хийхэд та баярлаа гэж хэлдгээс эхлээд хүүхэд юм асуухад өө гэж хэлэх хүртэл бүх үг яриагаараа та үлгэрлэж байдаг гэсэн үг. Гэхдээ үлгэрлэх аргыг илүү үр бүтээлтэй ашиглахад туслах хэд хэдэн арга зам бий. Ингээд бидний дараагийн суралцах стратеги бол үлгэрлэх стратеги юм. Энэ хичээлээс та үлгэрлэх гэж юу вэ? Энэ нь таны хүүхдийн тань харилцааны чадварт яаж тусалдаг вэ? Мөн түнчлэн энэхүү арга барилыг хэрхэн амжилттайгаар хэрэглэхийг суралцах болно. Үлгэрлэх стратеги гэж юу вэ? Энэ нь хүүхдийнхээ дуртай зүйлийг хамт хийх явцдаа дуурайгаасаа гэж бодсон шинэ үг хэллэг, дохио, зан үйлийг үлгэрлэн үзүүлж заах энгийн арга юм. Эхэндээ үлгэрлэх нь амархан юм шиг санагддаг. Зүгээр л шинэ зүйл үзүүлж харуулхад л болчих юм шиг. Гэхдээ энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд танд туслах хэдэн зүйл бий. Үлгэрлэх арга нь орчны зохион байгуулалтын стратегтэй хамт хэрэглэсэн тохиолдолд илүү үр дүн өгдөг. Орчныг бүрдүүлэхдээ хүүхдийнхээ дуртай зүйлийг сонгож аваад түүнийг хүүхдийн харилцаанд орох хүслийг төрүүлж өдөөхөөр үзүүлээд сонгосон зүйлээрээ янз бүрээр тоглоснороо хүүхдтэй бусадтай харилцах олон боломжуудыг өгдгийг та өмнөх хичээлээс санаж байгаа. Гэтэл хүүхэд танаас хүссэн тоглоомоо авъя гэхгүй байх юм бол хэрхэн хүсэлтэд илэрхийлэхийг та хүүхдтэй үлгэрлэн үзүүлж болно. Хэрэв та өдөр тутмын амьдралд үлгэрлээд байх юм бол сургалт хиймэл биш болдог. Ингээд та өөрөө зохистой зан үйлийн үлгэр үзүүлж хүүхдэд дуурайхыг нь хүлээнэ. Жишээ нь энэ бичлэг дээр ээж нь тоглоомын хэсгүүдийг хүүхдийн гар хүрэхгүй газарт тавьжээ. Тэгээд охин нь дутуу хэсгүүдийг хайж байгаа мөртлөө ээжээсээ асуухгүй байгаа болохоор нээж нь дахиад гэж хэлхийг үлгэрлэн хэлж байна. Энэ бол үлгэрлэх стратеги юм. Хүүхэд дээр эсвэл хүүхдийнхээ онцгой сонирхол дээр анхаарлаа төвлөрүүлснээр хамтарсан анхаарлыг бий болгох нь үлгэрлэхийн эхний алхам юм. Та болон таны хүүхэд хамтдаа нэг зүйл дээр анхаарлаа хандуулсан байх ёстой. Хэрвээ хүүхдийнхээ дуртай зүйлийг ашиглан үлгэрлэж байгаа бол хүүхдтэйгээ хамтын анхаарлыг тогтоочихсон байгаа гэсэн үг. Энэ үе бол хүүхдэд үлгэрлэх аргаар ямар дохио, тэмдэг, үг хэллэг, зан үйл, тухайн нөхцөл байдал тохиромжтой вэ гэдгийг зааж өгөх хамгийн тохиромжтой цаг юм. Харин та пазл руу анхаарлаа хандуулсан байхад хүүхэд жигнэмэр рүү анхаарлаа хандуулсан байх юм бол таны үлгэрлэх үр дүнгүй болно. Дараагийн алхам бол хүүхдийнхээ юу хийхийг буюу юу хэлхийг үлгэрлэж үзүүлэх юм. Хүүхдийн сонирхолт холбогдолтой үлгэрлэлийг үзүүлээрэй. Ингэхдээ нэг зүйлийг санаж байх ёстой. Энэ нь юу вэ гэвэл хүүхдээ хэлээсээ үзүүлээсэй гэж бодсон үг буюу дохиог л хэлэх юм. Ихэнх үедээ ингэж дангаар нь хэлэх нь тэнд эвгүй санагдаж магадгүй. Хүүхэддээ жигнэмэг гэж хэлээрээ гэж хэлхийн оронд зүгээр л жигнэмэг гэж ганц үг л хэлнэ. Ингээд хүүхэддээ юу хэлхийг нь буюу хийхийг нь үлгэрлэсний дараа хүүхэддээ хариу өгөх боломж олгон 2-3 секунд хүлээнэ. Хэрвээ таны үлгэрлэхийг хүүхэд зөв дуурайн үзүүлэх юм бол тэр дор нь эерэг урамшууллыг үгэн магтаал хэлбэрээр болон хүссэн юмыг нь буюу үйл ажиллагааг нь өгч олгох хэлбэрээр өгөөрэй. Хэрвээ таны хүүхэд хариу өгөхгүй бол эсвэл буруу хариулах юм бол хамтын анхаарлаа дахин тогтоогоод үлгэрлэлээ дахин хийгээрэй. Ингэхдээ хүүхэдтэй хэлүүлэх гэсэн үг хэллэг, дохио зангааг дахин үлгэрлээд хүүхэд хариу өгөхийг дахиад 2-3 секунд хүлээнэ. Хэрвээ хүүхэд 2-оос олон удаа буруу хариу үзүүлэх юм бол зөв хариултыг давтаж үзүүлээд хүүхдэд хүсснийг нь өгөөрэй. Одоохондоо хүүхдийн хувьд үлгэрлэлийг дуурайж сурах чухал учраас харилцааны чадвар дээр нь дараа ажиллаж болно шүү дээ. За ингээд үлгэрлэх стратегийг алхам тус бүрээр нь явж үзье. Та хүснэгтийг татаж авсан байгаа бол түүн рүүгээ одоо хараад алхмуудыг дахиж нэг хараарай. Үлгэрлэлийг амьдралын явцад маш олон хэлбэрээр ашиглаж болно. Жишээлбэл хүүхдтэйгээ паркад алхаж явж байхдаа үлгэрлэж үзүүлж болно. Энэ охиныг Эми гэж нэрлэе. Эми савлуур дээр тоглох хүсэлтэй байгаагаа савлуур руу гүйж очих, савлуур дээр суух, эсвэл савлуур налах хэлбэрээр илэрхийлж магадгүй. Ингэхэд нь Эмиг шууд савлаж хүслийг нь биелүүлэхийн оронд савлуур дээр тоглох хүсэлтэд яаж илэрхийлэхийг нь үлгэрлэн үзүүлнэ. Эхний ээлжинд хамтарсан анхаарлаа тогтооно.
Эми савлуурлаа угаасаа анхаарчихсан байгаа шүү дээ. Энэ бол эхний алхам гэсэн үг. Тэгээд Эмигийн урд зогсоод нүд рүү нь хараад та өөрөө бас савлуур дээр гараа тавьснаар бас савлуурт анхаарлаа хандуулна. Дараа нь буюу яг энэ үед юу хэлхийг нь буюу хийхийг нь үлгэрлэнэ. Тухайлбал савлуурд гэж хэлээд эсвэл савлуурдаж байгаа хөдөлгөөнийг үзүүлж болно. Дараа нь Эми үлгэрлэж үзүүлснийг дуурайж хийх нү гэж 2-3 секунд хүлээнэ. Эми савлуурд гэж зөв хэлэх эсвэл дохиог зөв үзүүлж болно. Хэрвээ үгийг давтаж хэлэх гэж оролдож эсвэл дохиог үзүүлэх гэж оролдсон л байх юм бол тэр хангалттай. Тэгэхээр таны үлгэрлсэн үгийг давтаж хэлэх гэж оролдсон л бол Эмигийн харилцах гэсэн оролдлогыг үнэлээд "Тийм ээ, чи савлуурдмаар байгаа юм байна. Тгий савлуурдъя" гэж хэлнэ. Тэгээд Эмиг савлуур дээр савлаж өгнө. Ингэснээр Эми ямар нэг үг хэлэх юм уу дохиог үзүүлэх гэж оролцсноор хүссэн юм авч болдгийм байна гэдгийг ойлгоно. Эми зөв хариулахгүй эсвэл огт хариулахгүй ч гэж магадгүй. Тэр савлуурнаас зурж авах, уйлах, эсвэл зүхтаж гүйх зан үйл үзүүлж магадгүй, эсвэл юу ч хийхгүй байж магадгүй. Ингэсэн тохиолдолд хамтарсан анхаарлаа дахин тогтоогоод үлгэрлээ дахин үзүүлээд дуурайх боломжийг дахин олгоорой. Ингээд дахиад 2-3 секунд хүлээж хариу өгөхийг нь хараарай. Хэрвээ зөв хариулах юм бол Эмигийн харилцах гэсэн орлогыг нь үнэлж "Савлуурд, тийм ээ савлуурд" гэж хэлнэ. Тэгээд тэр даруй савлуурдаж өгөх хэрэгтэй. Хэрвээ Эми зөв хариулахгүй хэвээрээ эсвэл огт хариу үзүүлэхгүй байгаа бол үлгэрлээ дахин үзүүлээд "Савлуурд" гэж хэлэх юм уу эсвэл савлуурдах хөдөлгөөний дохиог үзүүлнэ. Тэгэнгүүтээ Эмиг савлуурдаж өгнө. Дараагийн удаа савлуур зогсоход дахиад үлгэрлэх гээд үзээрэй. Хүүхэд чадахгүй байвал битгий санаа зовоорой. Хүүхдийн хувьд яаж үлгэрлэх вэ гэдгийг ойлгоход цаг хугацаа шаардлагатай байж болно. Энэ хүснэгтийг татаж аваагүй байгаа бол хуулбарыг энэ хичээлийн дараа татаж авч болно. Тэгээд хүүхдтэйгээ үлгэрлэлийг ашиглаж дадлах хийхдээ хэрэглээрэй. Үлгэрлэх хэрхэн тусалдаг вэ? Үлгэрлэх нь хүүхдийн харилцах чадварыг, дуурайхыг нэмэгдүүлэх тустай. Үлгэрлэх нь хүүхдэд таныг дуурайхад нь түлхэж өгдөг. Зарим хүүхэд бусад хүнийг хараад суралцаад эхэлчихсэн байгаа. Гэхдээ сурах явцыг нь улам үр өгөөжтэй болгож өгье л дөө. Заримдаа хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн хувьд хараад сурах хэцүү байдаг. Тийм учраас та орчны тохируулга хийсэн байх шаардлагатай. Тэгэх юм бол та хоёрын анхаарал хамтын болж чадна. Мөн дуртай юмыг нь ашиглана. Тэгэд үлгэрлэж өгөх юм бол хүүхдийг харилцаа руу түлхэж өгч байгаа юм. Яг үнэндээ үлгэрлэх гэдэг нь хүүхдэд харилцах цаг болсон гэдгийг хэлж өгөөд тантай харилцахын тулд юу хэлж болохыг нь харуулж байгаа явц юм. Үлгэрлэхийг хэрхэн ашиглах вэ? Одоо та бүгдийн үзэж байгаа видео дээр ээж нь хүүхдтэй зориулж орчны тохируулга хийгээд "Яваарай" гэдэг дохиог үзүүлж "Яваарай" гэж үлгэрлэж байгаа юм. Түүний хүү хөдөлгөөнд тоглоомоор тоглох туртай. Тэгээд тоглоомоо ээжээрээ түлхүүрдүүлэхийн тулд "Яваарай" гэж хэлээд тохиох ёстой. Ингээд та нар ээж нь хэрхэн "Яваарай" гэдгийг үзүүлж байгааг хараарай. Хүүхэд ээжийнхээ үлгэрлэхийг хараад шууд хариу үзүүлж гараас харвана. Ээж үнийг буруу хариулт гэж үзэн үлгэрлээ дахин үзүүлнэ. Хүү дахиад ээжийнхээ гарт хүрэхэд ээж нь дохио үзүүлж дахиад "Яваарай" гэж хэлээд тоглоомыг нь түлхүүрдэж өгнө. Дахиад тоглоом зогсох үед ээж нь хүүгээ дахин харилцаанд оруулахыг оролдоно. Тэгээд "Яваарай" гэж хэлээд дохино. Хүү нь хариу үзүүлэн ба гэсэн хариу аваа гаргахад ээж нь үнийг зөв хариулт гэж хүлээн авч "Яваарай" гэдэг үгийг дахин хэлээд тоглоомыг нь асааж өгнө. Go. 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 Like the blue one. Blue. Go. 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 Үлгэрлэх стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд хэрэгтэй зөвлөгөөнүүд. Таныг үлгэрлэн үзүүлж байх үед хүүхэд тань руу анхаарч байна уу гэдгийг анзаараарай. Хүүхдийн хүссэн зүйлийг нүүрнийхээ хажууд барьснаар өөрийнхөө ярьж байгааг хүүхдэд харуулж болно. Энэ стратегийг бүх гэр бүлийн гишүүд хэрэгжүүлэх боломжтой. Ах дүү нар ч үлгэрлэн үзүүлэх боломжтой. Үлгэрлэхийг орчны зохион байгуулалтын тохируулгатай хамт хийгээрэй. Анх эхлэхдээ хүүхдээ сураасай гэж бодож байгаа цөөн хідэн үг ба дохионоос эхэлнэ.
Тэгээд эхний үгс дохионуудаа сурсан гэж итгэлтэй басныхаа дараа л шинэ үг дохиог нэвтрүүлээрэй.